Эерэг бодол, эерэг сэтгэл зүй таны амьдралыг сайн сайхан руу хөтлөнө. Эерэг подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За сайн бацгаана уу? Эерэг подкастын эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаараар инэрх сэтгэл гэдэг ийм сэдвээр ярих болно. За бусдыг инэрх сэтгэл нь одоо тийм байгалийн адуустдаг зан чанарын эсрэг гарч ирсэн хүн төрөлхтний соёлын үр дүн төдий ийм зүйл бол биш. Бидний биологийн шин чанарт суурилсан ийм зан төлөв юм аа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид төрөлхийн инэрэнгүй байх одоо ийм чадвартай тийм боломжтой гэсэн үг. За судлаач Вагнер бол энэ инэрх сэтгэлийг бусдын зовлонг мэдэрч тэдэнд туслах ийм хүсэл, ийм зан чанар юм а гэж тодорхойлсон байна. За тэрээр энэхүү зан чанар 3 гол үйл явцаас бүрддэг гэж үзсэн. За нэгдүгээрт бол сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлэх. За энэ нь бусдын зовлонг хараад бидний дотор төрөх анхны мэдрэмж буюу өрөвдөх, эмзэглэх гэх мэт ийм сэтгэл хөдлөл үүснэ гэж үзэж байгаа. За хоёрдугаарт нь бол нийгмийн дүгнэлт бий болно. За энэ нь тухайн нөхцөл байдлыг ойлгож тухайн хүнийг үнэлэх ийм процесс буюу энэ хүнд үнэхээр тусламж хэрэгтэй юу үгүй юу? За түүнд итгэж болох уу? Гэх мэтлэн ийм дүгнэлтүүд бий болдог. За гуравдугаарт нь сэтгэл хөдлөлийн утга буюу өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлс, ямар нэгэн тийм ёс зүйтэй нийцүүлэн эцсийн шийдвэрийг гаргадаг гэсэн ийм 3 үйл явц инэрх сэтгэл бий болоход явагддаг байна гэсэн үг. За үүнийг жишээн дээр тайлбарлая. За таны гудамжинд явж байтал нэг хүн танд ойртон ирээд мөнгө зээлхийг хүссэн гэж одоо төсөөлье. За энэ мөчид таны тарих хэрхэн ажиллаж шийдвэр гаргах үйл явц хэрхэн өрнөх вэ гэж. За энэ үед эхлээд сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл бий болно. За тухайлбал хүн танаас мөнгө гуйсан тариуд та ямар нэгэн сэтгэл хөдлөлийг мэдэрнэ гэсэн үг. Өрөвдөх, түүнд санаа зовох эсвэл одоо бүрдээ сэжиглэх, таагүй санагдах гэх мэт. Энэ бүхэн автоматар бий болдог. За тэгээд таны тархины амигдала гэдээ бид нэр өмнөх дугааруудаар ярьж байсан. Амигдала мөн одоо тархины дух хэсгийн одоо бор гадар гэж ярьдаг PFC. Энэ хоёр одоо идэвхждэг. За дараа нь үүнтэй холбоотой нийгмийн дүгнэлт буюу тухайн хүний талаар бодож эхэлнэ гэсэн үг. За тухайлбал яагаад мөнгө хэрэгтэй болов? Энэ хүнд үнэхээр тусламж хэрэгтэй юу? Эсвэл одоо намайг ашиглах гэж байна, хуурах гэж байна. Нууч гэдэг ч юм уу ийм асуултууд төрнө. За энэ үед бол таны одоо тэр дух хэсгийн бор гадар буюу PFC идэвхжнэ гэсэн үг. За тухайн хүний сэтгэл санаа зорилгыг ойлгох юм үйл явц өрнөдөг гэсэн үг л тэр хоёр дахь шатн дээр. За гуравдугаарт нь сэтгэл хөдлөлийн утга үүснэ гэжсэн тийм ээ. Тэгэхээр энэ үед таны анхны сэтгэл хөдлөл болон нийгмийн дүгнэлт хоорондоо уялдах ёстой. За тухайн хүнд туслах хэсэг шийдвэрийг гаргахтай холбоотойгоор энэ хүнд одоо тийм энэ хүн одоо үнэхээр тийм хүнд байдалд орсон учраас би туслах ёстой юу? Эсвэл өөр хэрэгтэй зүйлд энэ мөнгийг одоо зарцуулах ёстой юу ч гэдэг юм уу те. Ёс суртахууны тийм эргэлзээ хүнд үүсч эхэлнэ. За энэ үед мөн одоо тархины тэр PFC мөн OFC гэдэг ийм хэсгүүд идэвхждэг. За таны итгэл үнэмшил, үнэт зүйлсээр тулгуурлан эцсийн шийдвэр гаргах юм үйл явц явагдаж байгаа гэсэн. За эцэст нь бол та мөнгө өгөх эсвэл өгөхгүй байхаа шийднэ. За энэ шийдвэр таны төрөлхийн сэтгэл хөдлөл, бодит байдлыг үнэлэх чадвар, хувийн одоо итгэл үнэмшил гэсэн ийм зүйлүүдийн нэгдлээс шалтгаалж биднэр бусдад туслах уу, инэрх, одоо хайрлах, өрөвдөх ийм шийдвэр гаргах уу гэдэг нь эдгээрээс шалтгаална гэсэн үг байна. За мөн Вагнерийн үзэж байгаагаар бид зовлон зүдгүүртэй хүнийг харах үед хоёр төрлийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлдэг. За нэгдүгээрт нь бол эмпатик сэтгэлийн хямрал буюу одоо бусдын зовлонг хараад өөрөө ч гэсэн одоо таагүй мэдрэмж авах. За түүнээс болж тухайн нөхцөл байдлаас зайлсхийх ийм одоо
нөхцөл байдал үүснэ. За хоёрдугаарт нь эмпатик халамж гэдэг ойлголт байна. За энэ нь бол бусдын зовлонг хөнгөлөхийн тулд чин сэтгэлээсээ туслах ийм хүсэл эрмэлзэл хүнд төрнө гэсэн. За энийг мөн одоо бас жишээгээр тайлбарлая. За та замаар явж байтал одоо зам тээврийн осол болсон, за гэмтэж үссэн хүмүүс одоо байлаа гэж бодъё те. За энэ үед таны дотор дээрх хоёр төрлийн хариу урвал одоо өрнөж болно гэсэн. За хэрвээ эмпатик сэтгэлийн хямрал буюу эхнийхэндээ үүсч бий болох юм бол та ямар нэгэн одоо цус ч юм уу бэртлэг эмтлэлийг хараад төгших айн сандрах ийм эвгүй мэдрэмжүүд төрнө. За улмаар тухайн газраас холдохыг хүсэх, харахгүй байхыг хүсэж гэдэг юм уу те. Ийм мэдрэмжүүд төрнө гэсэн. Харин эмпатик халамж буюу тэр хоёр дахь мэдрэмж үүсэх юм бол та тэр хүнийг аврах, за туслах ёстой гэсэн ийм дотоод сэтэл эрмэлзэл одоо төрнө гэсэн. За улмаар түргэн тусламж дуудах, анхны тусламж үзүүлэх зэрэг ийм үйлдэлүүдийг хийдэг байна гэсэн. За эхний тохиолдолд бол та өөрийн таагүй мэдрэмжийг арилгахын тулд орчин нөхцлөөс зугтахыг эрмэлзэж байгаа. За хоёр дахь тохиолдолд таны анхаарал өөрийн биш, өөрт төрж байгаа мэдрэмжт биш, бусдын зовлон руу хүнд бэрхшээлтэй байгаа, бусд руу чиглэж байгаа гэсэн үг. За ийм учраас бусдад одоо тусламж үзүүлэх үйлдэлүүдийг хийж байна гэсэн. За өөр нэг жишээг авч үзье. За та хүүхдийн тоглоомын талбай дээр явж байтал нэг хүүхэд гүйж яваад бүдэрч унаад уйлж эхэллээ гэж төсөөлье. За энэ үед эмпатик сэтгэлийн хямралын хувьд хүүхдийг одоо уйлахыг нь хараад дотроо тавгүй өрхөж эвгүй санагдана. За энэ үед та бол хэн нэгэн тэр хүүхдэд туслах байх гэж бодоод анзаараагүй мэт одоо өнгөрч явж болно. Харин эмпатик халамж үүсвэл та хүүхдийн уйлахыг хараад өөрөө ирэхгүй түүнийг тайвшруулахыг одоо хүснэ. За төгөж очиод анхаарал халамж тавина, тослоно. За ийм. Тэгэхээр хүн ямар нэгэн бусдад одоо асуудалтай зүйл тохиолдоход ийм хоёр төрлийн мэдрэмж үүсдэг байх нь л дээ хүмүүсийнхээ онцлогоос шалтгаална. Вагийн судалгааны баг хүмүүсийн эмпатикийн хариу үйлдэлийг судлахын тулд нэг сонирхолтой туршилт хийсэн байдаг. Ухаан одоо туршилтанд оролцогчдод хүнд өвчтэй, орон гэргүй гэх мэт ийм зовлон туулсан хүмүүсийн түүхийг ярьж өгөөд за дараа нь тэдэнд мөнгө өгөх ёстой байсан. За ингээд түүхүүдийг сонссны дараа оролцогчдоос та авах мөнгөнийхөө тодорхой хувийг гониг зовлонтой байгаа, асуудалтай байгаа ийм хүмүүст хандивлаж болно гэж хэлсэн байна. За эмпатик сэтгэлийн хямрал мэдэрсэн хүмүүс тухайн байдлаас зайлсхийх хандлага бол нэлээд одоо илэрчилсэн. За мөнгө хандивлах магадлал бас бага байсан. Харин эмпатик халамж төрсөн тийм одоо мэдрэмж төрсөн хүмүүс өөрийн авах ёстой байсан мөнгөний тодорхой хэсгийг хандивлах юм шийдвэрүүдийг тухайн үед гаргаж ирсэн байна. Тэгэхээр судлаачид оролцогчдын тархины идэвхжлийг одоо тэр нөгөө скан дэж үзсэн гэсэн үг дээ. fMRI төхөөрөмжөөр хянаж үзэхэд за энэхүү шийдвэр гаргах үйл явц нь тархины хоёр хэсэг болох одоо бөөм, за мөн орбитофронтал бор гадрын үйл ажиллагаатай холбоотой болохыг тогтоосон байна. За энэ эмпати буюу сэтгэл хуваалцах мэдрэмжтэй холбоотой. За эдгээр тархины бүсүүд нь урамшууллыг бий болгоход оролцдог. За мөн нийгмийн эерэг зан үйлийг бий болгоход оролцдог ийм хэсгүүд байна тархины. За үүний эсрэгээр тархины бусад хоёр бүс, за перимотор, за мөн сомато сенсор гэсэн гадрын үйл ажиллагаанууд нь эмпатик сэтгэлийн хямралтай бас холбоотой. За эдгээр тархины хэсэг нь сэтгэл хөдлөлийн нүүрний хувирал болон биеийн бусад үйлдэлүүдийг бий болгох, за мөн бусдын хийсэн илэрхийлэл, үйлдэл ч юм уу да, за эднийг хүлээж авахд оролцдог. За эмпатик халамж эсвэл эмпатик сэтгэлийн хямралын аль алинд нь тархины үйл ажиллагааны хувьд бол оролцогчид хэр их хандив өгөх хэсгийг урьдчилан таамаглаж болохыг тэр тархины скан хийсэн fMRI төхөөрөмжөөр бол урьдчилж таамаглаж тэрийг харахын боломжтой байсан гэсэн юм үр дүн гарсан байна. Тэгэхээр энэ судалгааны туршилтын үр дүн нь бол инэрн нэг үсэхтэй бусдыг инэрх болон за тархины эдгээр хэсгүүд хоорондоо холбоотой болохыг бол нотолсон. За эмпатик халамж, эмпатик сэтгэлийн хямрал хоёулаа инэрх зан чанарыг бий болгодгийг бас харуулж байгаамаа гэсэн ийм туршилт
байна. За дараа нь бол энэ өгөөмөр сэтгэлтэн гэдэг одоо олон улсад бол энэ судлаачид helpers high гэж одоо нэрлэдэг. За энэ талаар авч үзье. За та хэн нэгэнд хандив тусламж үзүүлсний дараа төрдөг сайхан мэдрэмжийг бол одоо манай сонсогчд авч ирсэн баг тийм ээ. Тэгэхээр тэр мэдрэмж бол сайхан хоол идэх, гоё хөгжим сонсох зэрэгтэй адилхан тархины урамшууллын системийг бас идэвхжүүлдэг. За энэ мэдрэмжтэй холбоотойгоор тархинд ямар үйл явц болдгийг одоо хэдүүлээс тайлбарлахыг хичээе. За таныг бусдад өгөөмөр сэтгэл гаргах үед тархины хэд хэдэн гол хэсгүүд идэвхждэг. За тархины хэсэгт гоё хоол идэх, сайхан хөгжим сонсох, их мөнгө олох, ажил төрөл бүтэмжтэй байх гэх зэрэг таатай үеийн одоо сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийн адил тархинд яг ижлэх юм үйл явц одоо бусдад өгөөмөр сэтгэл гаргах үед бас бий болдог. За тархины дээр хөвлийн судал, бөөм гэдэргээд тэд нар бол таны тархины урамшууллын системийн хоёр гол хэсэг байж. За эдгээр хэсгүүд нь допаминыг ялгаруулдаг. Урам зоригийг нэмэгдүүлдэг гэсэн. За мөн серотонин буюу одоо тэр аз жаргалтай сэтгэл хангалуун байдлыг одоо бас бий болгодог. За хүмүүс буйны байгууллага ямар нэгэн хандивын аянд мөнгө өгөх үед за тархины хөвлийн хэсэг, ховдлын судал зэрэг хэсгүүд бол өөрөө мөнгө авсан мэт ийм ижил дохио бий болдгийг судалгаагаар бас олж тогтоосон байна. Тэгэхээр өөрийн санаа тавьдаг зүйлдээ хандив өгөх нь өөрийгөө ямар нэгэн сайхан зүйлээр цэнэглэж идэвхжүүлж байгаатай адилхан ийм ач холбогдолтой зүйл юм байна гэсэн. Хүмүүс хэдий чинээ их мөнгө өгөх тусам төдий чинээ одоо PFC хэсгүүд тэр ёс суртахуунтай холбоотой шийдвэр гаргахтай холбоотой тархины хэсгүүд бол идэвхжиж идэг. За бусдад туслах нь яагаад ийм сайхан санагддаг вэ гэхээр бусдад туслах нь одоо хүний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж тархины аз жаргалтай холбоотой төвүүдийг бас идэвхжүүлдэг. За ингэдэг нь бол бидний биологийн болон нийгмийн харилцааны үндсэн хэрэгцээтэй холбоотой болж таарч байгаа. За бусдад өгөөмөр хандна гэдэг бол нийгмийн харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, урам зоригийг төрүүлэх юм үйл явц юм аа гэсэн үг байна. За бусдад туслах нь бүлэг хамт олонны оршин тогтнох чадварыг бас сайжруулж, за хамт олоныг илүү их одоо тийм нэгдэл нэгтралтай хоорондоо эвтэй хүчрэх ийм одоо болгодог учраас хувьслын явцад энэ механизм нь биднийг холбож нэгтгэж байсан байж болох юм а гэдэг ийм таамаглалыг бас судлаач дэвшүүлсэн байдаг. Тэгэхээр өгөөмөр сэтгэлийн өдөр тутам тохиолдож болох дараах жишээнүүд байж болж байна. Үүнд одоо сайн дурын ажилд оролцох, санамсаргүй тохиолдлоор бусдад туслах, тийм ээ. Өөрөөр хэлбэл хүнд зүйл бариад хаалгаар орж өгний хаалгыг нь онгойлгож өгөх гэх мэттэй. За мөн одоо гамшигт нэрвэгдсэн хүмүүст хандив өгч илүү том зүйлийн тийм нэг хэсэг болж байгаа гэдгийг мэдрэх зэрэг байж болно. За өгөөмөр сэтгэл нь зөвхөн тархины урамшууллын системийг идэвхжүүлдэг учраас бид аз жаргалтай болоод байгаа хэрэг бас биш. Харин бидний тархи угаасаа бусдад туслахыг эрмэлздэг учраас бид түүнээс одоо аз жаргалыг мэдэрдэг гэсэн ийм одоо логик бас эндээс харагдаж байна. За бидний дараагийн ярих нэг ойлголт бол энэ альтруист хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Альтруист сэтгэлтэй. Тэгэхээр энэ одоо тархинд бас ямар үйл явц явагддаг вэ гэдэг талаараас товч авч үзье. За альтруист гэдэг нь одоо бусдын төлөө өөрийгөө бүрэн дүүрэн зориулж, за түүний төлөө юугаач зориулахад бэлэн байх ийм сэтгэл зүйг хэлж байгаа. Танихгүй хүнд өрөөсөн бүрөө өгч байсан цөөхөн тохиолдлууд дээр хийсэн судалгаа байдаг. За энэ судалгаа нь бол энерги сэтгэл, өгөөмөр сэтгэлийн үндэс суурь болох нейробиологийн механизмын талаар чухал ойлголтуудыг бас бий болгосон. За хизээж уулзаагүй, уулзаж байгаагүй огт танихгүй хүнд өрөөсөн бүрөө өгөх зайлшгүй нэг хүчин зүйл тэдэнд байж болох юм а гэдэг талаар эрдэмтэд эрэл хайгуулж судалсан байдаг. Тэгэхээр өрөөсөн бүрөө өгөх эрүүл мэнд талаас бол нэлээд эрсдэлтэй. Тэгэхээр гадны зарим эмнэлгүүдэд танихгүй хүнд өрөөсөн бүрөө өгч буй хүмүүсийг ямар нэгэн сэтгцэн эмгэгтэй байж магадгүй гэж үзээд үүнийг бас хоригддаг. 1999 онд зөвхөн Америкийн нэгдсэн улсад үүнийг одоо зөвшөөрч ирсэн. За 2016 оны байдлаар бол Америкийн нэгдсэн улсад 1400 орчим хүн танихгүй хүнд бөөрө өгч байсан гэсэн юм тоо статистик байна. За судлаач Маршин судалгаанаас үзэхэд одоо альтруизмын хувь хүний ялгаа түүний эмпатик сэтгэлийн одоо халамж тий эмпатик халамж буюу бусдын сайн сайхан байдлыг сайжруулах хүсэлтэй холбоотой өрөв сэтгэлийн илрэл гэж үзэж болно гэж үзсэн байдаг.
За сонирхолтой нь Маршийн одоо тэр тархины судалгаагаар зарим хүмүүс тухайлбал бөөрийн донорууд бусдын зовлон зүдгүүрийг илүү сайн мэдрэх чадвартай байдаг тул зарим талаараа бусдаас илүү инэрэнгүй ханддаг болохыг бол харуулсан байна. За Марш танихгүй хүнд бөөрөө хандуулсан хүмүүс бусдын зовлон зүдгүүрийг танихдаа бусдаас онцгой байдаг гэж таамагласан. За тэрээр дараах судалгаа хийснийхаа дараа энэ санааг одоо бий болгосон байдаг. Тэгэхээр эхний санаа нь тэдгээр хүмүүс төвийг сахисан илэрхийлэлтийн хүмүүсээс илүү айдастай хүнийг хөвдөж туслахад илүү одоо бэлэн байдаг. За хоёрт бол тэдгээр хүмүүс айсан илэрхийллийг хамгийн сайн таньж мэдэх чадвартай бөгөөд зовлон зүдгүүртэй хүмүүс туслахад бэлэн байдаг гэсэн ийм хоёр санаа байна. Ингээ Маршийн судалгааны баг одоо нөгөө fMRI-гаар тархины дээр мэдрэлийн эсийн үйл ажиллагаануудыг сканддаг энэ төхөөрөмжөөр энийг ашиглаж сайн дурын бөөрийн донорууд болон за донор биш хяналтын оролцогчдод янз бүрийн нүүрний илэрхийлэл бүх хүмүүсийн зургийг үзүүлэх үзүүлж явах тэр зур тэдний тархийг скандж үзсэн байдаг. За судлаачид бөөрийн донорууд айдастай царайг танихдаа бусад оролцогчдоос илүү сайн байгааг бол олж тогтоосон. За мөн тэгээд зогсохгүй тэдний баруун амигдалаа мэдэгдэхүйц томорч нөгөө айдсыг мэдрэх сөрөг сэтгэлдлийг бий болгох хэсэг шүү дээ энэ амигдала гэдэг. Энэ хэсэг илүү томорч исэн. За айжгүй нүүрний хувирлыг харах үед тархины энэ хэсэг илүү их идэвхжиж байгаа болохыг бол олж тогтоосон байна. За Марш хэлэхдээ энэхүү үр дүн нь бөөрийн донорууд сэтгэл зүйн ямар нэгэн эмгэгтэй холбоогүй гэж үзсэн. Харин энэхүү юр бусын өгөөмөр сэтгэл нь нийгмийн хариу үйлдэл, бусдын сайн сайхны төлөө санаа тавих. Ялангуяа бусдын айдсыг мэдрэх мэдрэмжийг дэмждэг мэдрэлийн тэр тань мэдхүн үйл явцын үед ялгаатай байдалтай холбоотой гэж болно гэж үзсэн байна. За өөр нэгэн судалгаагаар бөөрийн доноруудын тэр зүүн амигдалаа за мөн одоо тэр эцэг эхийн хүүхдэд анхаарал халамж үзүүлэх үйл явцад чухал ач холбогдолтой бас нэг юм тархины хэсэг байна. За тэр хоёр бол идэвхжиж байгааг олж тогтоосон. За тэдний судалгаагаар донорууд нь зовлонтой түүхүүдийг сонсохдоо хяналтын оролцогчдоос илүү их одоо тийм өрөвдөх сэтгэлийг мэдэрч ирсэн. За саяхны бас нэг өөр нэг судалгаагаар бөөрийн донорууд илүү их сэтгэлийн хөөрөлд автдаг болохыг бас тогтоосон байна. За тодруулбал бөөрийн донорууд танихгүй хүн өвдөж байгааг ажиглахад тэдний тархины урд талын хэсэг гэж нэрлэгддэг одоо сэтгэл хуваалцахтай холбоотой тархины үйл явц. Энэ үйл явц нь өөртөө өвдөж байсан үеийн үйл явцтай илүү төстэй байсан гэж. За донор биш хүмүүсийгтэй харьцуулахад шүү дээ. За энэхүү ижил төстэй үйл явц зөвхөн сайн мэддэг ойр дотны хүмүүсийн өвдөж байгааг харах үед л тохиолддог. Тэгэхээр энэхүү үр дүн бөөрийн донорууд хол хөндөй байгаа танихгүй хүмүүст эмпатик халамж тавьж энэрн нэг үсэх, бусдыг энэрх ийм сэтгэлээр ханддгийн нотлогоо болж байгаа маа гэж. Эдгээр судалгаанууд нь альтруистуудын тарих тийм ээ энгийн хүнээс өөрөөр ажилдагч бусад үйл ажиллагаагаараа бол ижилхэн байгааг харуулж байгаа. За бидний ихэнх нь альтруист ийм одоо биш ч гэсэн бидний тарих өрөвдөх сэтгэл төр энэрх мэдрэлийн одоо бүтцтэй байдаг гэсэн үг. За тэгэхээр энэрн нэг үсэх сэтгэлийг төрүүлдэг тийм энэрх сэтгэлийг төрүүлдэг ийм хүчин зүйлүүд байгаа. За нэгдүгээрт бол энэ ижил төстэй байдал гэж. За бид өөртөөгөө ижил төстэй хүмүүсийг илүү ойлгож тэдэнд туслах хандлагатай байдаг. Жишээ нь хүн танихгүй хол газрын хэн нэгэнд бус өөрийн амьдардаг хотын орон гэргүй иргэдэд илүү их ханд өгөх бол магадлал өндөр байдаг. Мөн хүүхэдтэй хүн өнчин хүүхдүүд илүү их санаа тавихнаас илбэг байдаг. За хоёрдугаарт нь сэтгэл хөдлөлийн байдал. За биднийг уйрааж гүн сэтгэл төрүүлэх байсан юм үйл явдлууд бидний энэрх сэтгэлийг бас өдөөдөг. Жишээ нь байгалийн гамшигт өртсөн гэр бүлийн уутай бичлэгийг үзээд ханд өгөхийг хүсэх, гудамжинд одоо гонигтайгаар сууж буй хөгшин хүнийг хараад хоол авч өгөх, сэтэл төрөх гэх зэрэг юм байж болно гэсэн. За гуравдугаарт нь бол хувийн холбоо. За бидний хувийн туршлага танил хүмүүс биднийг илүү энэрэнгүй болгодог. Жишээ нь одоо хэрв таны дотн найз нөхөд одоо тэ хүнд өвчтэй бол өвчтэй хүмүүс туслах буйны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох магадлал бас нэлээд өндөр байдаг. За мөн танилчин санхүүгийн хүндрэл асуудал бэрхшээлд орсон бол
та түн туслахыг хичээнэ. За ийм онцлог шинжүүд байна. Ингэж нөлөөлнө гэсэн үг. За дараагаар нь бол соёлын хэм хэмжээ, үнэт зүйлс бас нөлөөлдөг. Жишээ нь олон нийтийн соёлтой улс орнуудад ахмад наснуудад хүндэтгэл үзүүлж туслах ийм заншил бол түгээмэл байдаг. Мөн буддын шашинтай улс орнуудад буян үйлдэх нь хүний амьдралын чухал хэсэг гэж бас үздэг. За энэ хэрэг соёл нийгмийн бас үнд зүйлүүдтэй холбоотой. Энэ байдал бас хүний энерги сэтгэл нөлөө үзүүлдэг байна гэсэн үг. За дараагаар нь үр дүнгийн харагдах байдал гэдэг юм байна. Энэ бас нөлөөлнө. За бид тусламжийнхаа үр дүнг тодорхой харуул илүү өгөөмөр байх магадaltaй болно гэсэн. Жишээ нь таны хандуулсан мөнгөөр баригдсан сургууль, эсвэл өнчин хүүхдийн зургийг харах үед дахин туслах магадлал бас нэмэгддэг. За мөн хэн нэгэн хүн туссны дараа тэр хүн танд талархлаа илэрхийлэх юм бол та дахиж бусдад туслах юм сэтэл тэмүүлэлтэй бас болох боломжтой гэсэн. За дараагаар нь сэтгэл зүйн байдал. За хүн тайван, сэтгэл хангалуун байх нь энерги сэтгэлтэй байхад бас нөлөөлж байгаа. Жишээ нь өглөө ажилдаа хоцорч яарч байгаа хүн замдаа тусламж хэрэгтэй нэг анзааралгүй өнгөрөх магадлалууд бас нэлээд өндөр. Харин эсрэгээр их тийм тайван байгаа үедээ тусламж хэрэгтэй хүнд анхаарал хандуулах, туслах магадлалууд бол нэмэгдэж идэг. Тэгэхээр тийм тайван эерэг сэтгэл зүйтэй байх тусам бусдад туслах, бусдыг энерги хэм сэтгэлүүд бас нэмэгдэж идэм байна гэсэн. За дараагийнх нь бол бүлгийн нөлөө гэж юм байна. За бусад хүмүүсийн эргэн тойрныхоо хүмүүсийн энерэнгүй үйлдэлийг харах нь бидний энерги сэтгэлийг бас төрүүлдэг. Жишээ нь буйны арга хэмжээнд найзууд чинь хандив өргөж байвал таач бас хандуулах хүсэлтэй болно гэсэн. Мөн бусад хүмүүс зам дээр унсан настай хүнийг босгоход тусалж байвал таач гэсэн очиж туслахыг хүснэ гэсэн үг л дээ. За бидний энерги сэтгэл нь зөвхөн хувь хүний зан чанараас хамааралтай биш. Харин хүрээлэн буй орчин, сэтгэл зүйн байдал, соёл, бүлгийн нөлөө гэх мэт ийм олон хүчин зүйлүүдээс бас шалтгаалж энерги сэтгэл бас хүнд төрдөг байна гэсэн. За энэхүү ойлголтод биднийг илүү ухамсартайгаар бусдад туслах, өрөвч нэмжин сэтгэлтэй байхад тусалдаг ийм ойлголтууд байна гэж. За тэгэхээр дараа нь бид нар бол энэ энерги сэтгэлийг дадлагжуулахтай бий болох, дадуулах замаар тархийг өөрчилж болох уу гэж. За энерги сэтгэл нь тархины хувьд бол урьдчилан холбогдсон төрөлхийн шинжтэй бүтэц үү? Эсвэл амьдралын явцад дадлагжуулж болох бөгөөд тархины бүтэц үйл ажиллагааны хувьд дахин шинээр бий болох боломжтой юу гэдэг юм асуудал. Өөрөлдвөл зарим хүмүүс энэ угаасаа л төрөлхийн бусдад туслах юм онцлогтой хүн ч гэдэг юм уу тэгж хараад байдаг тийм. Тэгэхээр яг аль нь юм бэ? Эсвэл нийгмээс хүн өөр юм өгөөмөр энерги хэм сэтгэлтэй болж төрж төлөвшөж болох юм гэдэг. Тэгэхээр дээрх судалгаануудаас үзэхэд ихэнх тохиолдолд бид энерги сэтгэлийг төлөвшүүлж болох нь тодорхой харагдаж байна. За энерги сэтгэлийг нэмэгдүүлэхнийг түгээмэл арга бол бидний ярьдаг нөгөө бясалгал тийм ээ. Тэгэхээр энерги сэтгэлийн бясалгал, энерги нэг үүсгэн бясалгал хийх бол бас их нөлөөлдөг байна. За тэгэхээр энэ бясалгалаар хайр, нэмжин сэтгэл, энерги нэг үүсэх ийм мэдрэмжээр оюун санаагаа бодол санаа тийм мэдрэмжээ ингэж бий болох юм боломжтой. Судалгаанаас харахад энэхүү бясалгалыг хийснээр тархины замыг өөрчилж хувийн нөөц боломжоо ашиглах хүн өөрт байгаа нөөц боломжоо ашиглах бусад хүмүүстэй илүү эерэг харилцаа тогтоох боломжуудыг бас нэмэгдүүлж өгдөг. За хамгийн чухал нь бясалгал хийж буй хүний бусдын сэтгэл санааг хуваалцах, мэдрэх, ойлгох чадвар нэмэгддэг болохыг ихэнх судалгаанууд бол энийг баталсан. За тэгэхээр үүнд тархины бүсийн ямар өөрчлөлтүүд бий болдго юм бэ гэхээр за энерги ийм сэтгэлийн дадал төлөвшүүлэх юм тийм ээ. Өрөвдөх сэтгэл хөдлөлийг зохицуулах, тархины урамшууллын замыг боловсруулах зэрэгт оролцдог тархины тодорхой хэсгүүдэд нөлөөлдөг. За эмпати ба бусдын сэтгэл санааг хуваалцах тийм. За бусдын сэтгэл санааг хуваалцах. За энэтэй холбоотой бид бусдын зовлон зүдгүүрийг ойлгож өрөвдөх сэтгэлийг мэдрэх үед тархины тэр урд бүслүүрт гадар гэж ярьдаг. Энэ хэсгүүд бол идэвхждэг. За тэгэхээр fMRI төхөөрөмжөөр хийсэн судалгаагаар эдгээр бүст энерги нэг үсэх бясалгалын үеэр идэвхжил нэмэгдсэн нь за бусдад сайн сайхныг хүсэж тэдний сайн сайхан байдалд анхаарлаа төвлөрүүлдэг
энэ бяцлаглалын үр дүн байсан гэж үзэж байна. За дараагаар нь бол сэтгэл хөдлөлийн зохицуулалт буюу одоо сэтгэл хөдлөлийн чадвар. Сэтгэл хөдлөлийг зохицуулах энэрэнгүй шийдвэр гаргахад энэ тухвсгийн бор гадар гэж ярьдаг тийм ээ, PFC энэ оролцдог. За энэр нэгүсгийн одоо сургалт тэр дадал бяцлагалч үед юм уу те. Эдгээр нь PFC болон бусад сэтгэл хөдлөлийг боловсруулах төвүүдийн хоорондын холбоо бэхжүүлж, за зовлон бэрхшээлийг даван туулах чадварыг бас сайжруулдаг. Тэгэхээр таашаал одоо тийм урамшууллын мэдрэмжтэй холбоотой хэсэг бол ховдлын судал бөөм гэсэн ийм хэсгүүдтэй холбоотой. Тэгэхээр өгөөмөр энэрн нэгүсхэн үйлдэлүүд нь эдгээр хэсгийг идэвхжүүлж өгөөмөр сэтгэлийг бий болгож эерэг харилцаа хандлагыг бэхжүүлдэг байх нэ гэсэн. За ингээд анхаарал тавь сонссон та бүхэнд баярлалаа.